За өдрийн мэнд. Сайн байна. За подкаст маань эхэлж байна. Дараагийн дугаар. За энэ удаад тодорхой зарим нэг зүйлсүүдийн ингээд ялгааг гаргая гэж бодож бас асуултууд бэлгэлээ. Тэгээд эхний асуулт маань хүмүүсүүд бас их сонирхож байгаа. Эцэг гэхээ шүтэх ёс гэж юу юм? За тэгээд нөгөө талдаа бас лам бөө ч гэдэм үү те одоо шашин шүтэх гэж бас юу юм. Тэгээд энэ эцэг гэхээ шүтэх эсвэл лам бөөгөө шүтэх хоёр хоорондоо ялгаатай юм уу? Эсвэл одоо тэр шашин шүтлэг лам бөөгөө эцэг гэхээ хооронд шүтэх юм уу? Эсвэл одоо эцэг гэхээ тэднэрийн хооронд шүтэх ёстой юм уу? Энэ нэг зүйл үү? Ялгаатай зүйл үү? За энэ талаар бас нэг би дотроо боо ярих гэж бодож явдаг байсан. Мэдээж аав ээжигээ шүтэх ёс бурхан шашин бөөлам шүтэх ёс хоёр ондоо. Тэг нэг нь бол өөрийнхөө биеиндээ зан үйл ямар нэгэн засал ном хийлгэх буюу өөртөө үйлчлэгээ авах гэж байгаа гэдэг үүднээсээ тийм зүйл шүтгэхэд бол хийлсдэхгүй. Гэхдээ нэг чухал юм байна л да. Юу хэлэх гээд энэ гэх юм бол нөгөө эцэг эхээ дээдлэн шүтдэг хүний үүс хазаадгүй гэж үгний юм байна. Шүтнэ гэдэг үг нь өөрөө дээдлэх, амар тайван байлгах гэсэн нэг тийм хувилбартай юм байна л да дотроо. Нөгөө талаасаа шүтгэх гэхээр тэр хүнийг бишрэн шүтэх, бас дээдлэх гэсэн утгатай. Тэгээ би энэ одоо 18-9 жилийн хугацаанд ингээд бөөлөд явж байхад нэг юм аягүй сайн харлаа. Яг баг цөөхөн хэдэн жилийн бөөгийн амьдралаар замаар явж байгааг бодоход тэр аав ээжийнх амьдд нь их тийм ачилсан хүнд ер нь дандаа үлсэн бүтчихийд юм байна. Ийм бүр хитэн бодит жишээ байна. Эцэг ихээ амьдд нь их тийм сэтгэлд нь юм хийж гомдоож бас нэг тийм нэг хүүхдээ одоо учиргүй аав ээжийнхээ одоо сэтгэлд гомдоо зовоогоод ахгүй ч гэсэн хүний нэг эцэг ихийн сэтгэл чинь нэг тойнох гомдох гэсэн нэг процесс байна л да. Ийм юм хийж юм уу бүр эсвэл зовоож исэн хүмүүсийн үс хазаадаг гэж яг үний юм байна. За тийм хүнд ямар ч засал хийгээд нэмэргүй идэг юм байна. Юу гэвэл нөгөө хамгийн өөрийнхөө өндөр цэг оргил буюу өөрийгөө бүтээсэн юмтайгаа зууралдаж одоо тэгж гомдоож тэрнээсээ өөртөө тийм сэтгэлийн гомдолт хийдэг авсан байна. Жишээ нь одоо нэг юм байна л да. Бөөгийн ёсонд нэг юм одоо хожуу бөөгийн ёсонд нэг юм тайлал гаргасан байна л да. Одоо хүний бие 99% байдаг гинэ. 100%-аас бүрддэг. За тэр 100%-ийнх нь 44% нь мах цус гинэ. 55% нь яс гинэ. Тэгээд 99% болох буюу 1% нь амьсгал нь. Тэгээ хүн ингээд 100-аас бүрддэг 100%-аас гэж бөөгийн ёсонд тайлбарладаг. Гэтэл бөөгийн дуудлаган дээр дандаа аав ээжийн тэнгэр гэсэн дуудлага байдаг. Тэгэхээр хүний энэ баруун мөр, зүүн мөр хоёрын дээр эцэг эхийн хоёр тэнгэр гэж одоо тэр хүн тэтгэлийн нэр шүү дээ. Харсан тэнгэр нь гэж явдаг гэж байгаа. Тэгэхээр хүн аав ээж хоёроос юу авдаг вэ гэх юм бол нэг талаас нь бие төрх одоо тэр хэлбэр дүрс буюу тэр бие төрхийн дуурайж авч байгаа бол нөгөө талаасаа юу авдаг вэ? Эхийнхээ талаас ч юм аль нэг талаас нь сэтгэл зүй, бодол санаа, тэр оюун санааг хөвлөн авдаг юм байна. Тэгэхээр хоёр хүний нэг туслаар одоо эцгийн цагаан тусал, эхийн улаан туслаар буюу хоёр хүний нэг туслаар хүн бүрдэж байгаа учраас тэр хүний бие доторх оршихуйд аав ээж хоёрынх нь тэр оюун санааны хүч чадал, сэтгэлийн хүч тэнхээ хоёулаа шингэсэн байдаг юм. Тэр сайн ч вэ, муу ч вэ, ямар ч хүний үр хөвгт болж төрж болно. Гэтэл тэр оршихуйгаа өөрөө дахиад баяжуулж сэрээ гэж байгаа бол тэр эцэг хоёроо дээдлэх хэрэгтэй байдаг юм байна л да. Тэрийг яг бид нар үгчлээд хэлбэл шүтнэ гэсэн юм ярьж байна. Шүтэх чинь би түрүү хэлсэн шүү дээ. Хоёр янзаа тэг нэг нь дээдлэх, амар тайван байлгах, нэг нь шүтэн бишрэх, өөртөө үйл хэрэг хийлгэх гэж байгаа. Хар ухаанаар задлаад үзвэл. Тэгэхээр тэр хүний тэр дотоод сэтгэл дотор байдаг тэр аав ээжийн оюун санаа, зүрх сэтгэл юмнаас сүнс нь бүрдсэн, бие махбод нь бүрдсэн байвал нөгөө өөрт нь одоо өөрийн бүтээсэн хүн рүүгээ юу гэдэг юм гомдоох, сэтгэл санаагаар нь унгаах, зовоох, одоо амьд ахуйд нь орхитар сууж одоо нэгэн
янз янзын асуудал тарьсан улсууд биш шүү дээ. Эцгийнхаа сэтгэлд юм хийц. Тэгэхээр тэр эцэг хүний гомдол жишээ нь үр хүүхдээс салдгүй гин. Тийм учраас монголчууд дээр үед эцэг хүний гомдол хатуу байдаг учраас өндөр газар тавиарай, битгий тэр олон хүний хөлдөр оршуулаарай гэж хэлдэг. Ямар учиртай байсан бэ гэвэл нэгт эр хүн гэдэг талаас нь, хоёрдугаарт нөгөө эцгийн газар хатуу байдаг гэдэг сэтгэл зүйн үг бол нөгөө эргээд үр хүүхдтэй хатууд усахгүй гэж тийж дээдлж байгааг хэлбэр. Нөгөө эхийн сэтгэл үр дүрийн сэтгэл уул гэдэг нь хичнээн ээж нь хүүхдтэй гомддгүй юм байна л дэх хүн. Бид нар бол тэгж. Гэхдээ тэр ээж нь гомдоод ингээд учиргүй хүүхдтэй буруу өгөөд авахгүй ч гэсэн тэр алдсан өөрт нь ирж идэг юм байна. За тэгээ аавыгаа амьд насанд нь ч юм уу ер нь өнгөрсөн хойно нь эсвэл амьд байх үед нь аавынхаа сэтгэлд юм хийж ер нь эцэг ихтэйгээ аавтайгаа жаахан таарамж муутай ч юм уу тэр аавын ачийг дээдлээгүй хүүхэд бол замаа олдгүй гин. Огт замаа олдгүй гин. Ерөөсөө яаж амьдрахаа мэддэггүй, юм нь бүтдэггүй. Хичнээн хүнээр явж үзүүлээд нэмэр байхгүй. Юу гэвэл хамгийн чухал нөгөө оргилцэг. Ээжийнхээ сэтгэлд одоо юм хийж ихтэйгээ тэрсэн муудаж эхийгэн тэр элдвийн үгээр хэлэх, гомдох, үгийн зөрж сөрөх ийм хүн бол яадаг гэсэн чинь зүдэрч явдаг гин. Хоол болдоггүй, хонсон газар нь гэр болдоггүй гэж нэг эртний бөөгийн ёсонд үг байна. Эдсэн хоол болохгүй, хонсон газар нь гэр болохгүй гэж. Тэгэхээр энэ дээрээс үүдээд ингээд маш нарийн судлаад үзвэл хүн хамгийн төрөнд бурхан шашин лам бөө гэж гүүхээсээ өмнө тэр аав ээжигээ дээдлэх хэрэгтэй юм. Тэрнээс одоо шүтгэхээр очиод одоо лам дээр очиж байгаа ч юм уу бөө дээр очиж байгаа шиг шүтнэ гэсэн утгатай биш шүү. Тэгэхээр ер нь эцэг ихээ ачилж амьд насанд нь ч юм уу амьд байгаа дээр нь маш сайн тэнхилж одоо өргөж үгээр нь байсан хүнд эцэг их хоёрынх нь тэр хүслийн цагаан тэнгэр гэж байдаг юм гинэ. Эцэг их хоёрт нь. Тэрний үг бол нөгөө үр хүүхдээ дандаа юмнаас хүсэж гуйж явж идэг учраас тэр хүслийн цагаан тэнгэр хүүхдэд нь өөрт нь орж идэг. Энерги болж. Тэгэхээр тэр хүүхдийн заяа тэгшэрч амьдрал таа тэгш явдаг. Насан туршид нь зовоогоод ч юм уу унгаагаад эхлэх юм бол тэр үүлийн лай буюу замгүйтэх гэж юмд ордог гэж байгаа байхгүй. Бөөгийн замгүйтэх гэдэг чинь хүн амьдралынхаа замыг олохгүй нөх юм шүү дээ. Тэгэхээр энэ шашин шүтлэгт эцэгхээ шүт гэдэг үг бол маш чухал үг. Нин төрөнд хамгийн эхлээд тэр аав ээжийн тэнгэрийг тахих. Тэгээд бөөгийн эртний бөөгийн дуудлагад хэрвээ аав ээж нь байхгүй бол хамгийн түрүүнд аав ээжийн тэнгэр минь гэж сүрэгдэг гинэ. Тэгээд дараа нь одоо долоон бурханд ч юм уу нутаг ус руугаа өргөдөг гин. Бөөг Монгол харын бөөгийн дуудлага дээр хүртэл байгаа. Аав ээжийн тэнгэр минь гэдэг одоо бас тэгж дууддаг. Тэгэхээр тэр юу хэлээд ийн гэвэл хүн өөрийгөө бүтээсэн хүний түнтэйгээ хизээж тэрсэж болтгоо гин. Тэгэхээр хоёр юмнаас бүтдэг гинэ хүн. Нэгт нь хүн эцэг их хоёроос бүрддэг гин. Хоёр дахь нь хүн байгалийн амьтан байгалаас бүрддэг гин. Тэгэхээр яг энэ хоёр зүйлрүү л одоо буруу харж гიშгэж нулимж ерөөсө болдгоо. Тэгэхээр тэрний алдсыг бол одоо дараа нь ямар ч мундаг бөө дээр очиод засаж залруулах гад ч юм уу ямар ч айхтар хүн дээр очиод хичнээн төгрөг бариад ч гэдэг юм уу хичнээн гурилуудаас өгөөд тэр нь засардаг гэдэг биш. Тийм одоо хуурамч юм биш гэсэн үг. Хураад өөрөөс нь арилгачдаг юм биш. Тэгээ ер нь сүүлийн үед ингээ хараад хахад хүмүүс янз янзын хүнээр ингээ явж байгаа хүмүүс дотор бас нэг аав маавыгаа амьдтан ч юм уу эсвэл одоо амьдралын ирэхээр эцэг их хоёр тишээ болоод хүүхэд нь айлын дээр нь өссөн дараа нь томорсон дараа аавдаа гомддог ч юм уу хэдий аав нь учирч уулзаагүй ч гэсэн одоо хайрлж өсгөөгүй ч гэсэн тас насан туршдаа эцэгтэй гомдож явдаг ийм хүмүүст их байдаг юм байна. Тэгээ энэ бол их буруу юм шүү. Тэр амьдралын ирэхээр хоёр хүн хоёр тишээ болоод тэр хүн бүрэн бүтэн л өссөн байгаа бол тэр аав ээжийн тэр заавал сэтгэл гордох албагүй байдгийг гинэ. Юу бие мах байдгийг чинь хорвоод бүтэн болгоод гаргаад өгсөн л бол цаашаа одоо чийл хичээх ёстой гэж би бол боддөг юм. Тэгээ тэр нэг манад нэг залуу миний нэг хуурай дүү байгаа. Тэр 10 хэдэн жил одоо их багаас наав нь салаад ээжээс нь салаад явсан. Ээжт нь үлдээгээд ээж нь хүнтэй суугаад. Тэгээ одоо бараг 28 9-тэй залуу. Тэгээ тэр надад ер нь ярьдаг байсан байхгүй юу. Манай энэ музейд ирж их юм тус болдгийн юм янзлахад. Тэгээ ер нь миний нэг ажил ус амьдрал ахгүй бүтэхгүй нэг тийм таарууд байна. Би ч бас нэг хэрэндээ туслана.
Тэгээ цаанаа л нэг болж өгдөг. Тэгээ би нэг юм хэлсэн байхгүй. За ахын дүү чи аавыгаа олж уулзаа. Тэгээ тэр хүн мууч бай, сайн ч бай, чамайг яаж ч ухтаж авч болно. Чиний нэгэн биений нөгөө талын энерги чинь тэр хүнд л байгаа. Тэр хүн бас нэг эцэгтэйгээ уулзаж нэг тэр заавал сайн явж гинөө муу явж гинөө ч гэдэг юм уу, надад яагаад туслаагүй ч гэдэг юм уу, тийм утгаараа биш хүн эцгээ олж хараа. Энэ бол хүний хууль юм. Амьтан хүртэл яв тэгдэг гинэ. Өөрийгөө төл болсон одоо амьтны хуулинд бол хийлэнд орчоод одоо бууг жишээ нь яваад өгдөг гинэ. Гэтэл энэ одоо их сонин зүйл шүү, их эртний бүр хуучны сударт байсан зүйл хардамын судар гэдэг. Тэгтэл тэр бууг одоо нас биеийн төрөөд тэр өөрийнхөө эцэг болсон хангал буугийг очиж халаас харсан гэж байгаа байхгүй. Тэг ийм нэг юм зүүр домог байдаг. Энэ дээр юу хэлэх чинь гэвэл хүн өөрийнхөө аав ээжийг учирч уулзаагүй бол очиж харах хэрэгтэй гэдэг гинэ. Тэгээ би нөгөө дүүд хэлэхгүй юу. Заахын дүү явж очиод уулзаа. Тэгээ яг хэлснээр явж очиж уулзсан. Тэр саяхан юм. Тэгээ саяхан очиж уулзчаад манад ирсэн. Тэгээд ирээд бит хоёр 5 үг солилоо. Ямар хөө гэсэн. За хүүхд мөхтэй болсон сайхан амьдарч ийн. Бит хоёр нэг найзуучиг л харьцлаа гэх нөгөө биенээсээ жаахан ичингүүрс юм уу, тонирхс юм уу. Тэгэхдээ тэрнээс хойшоо сэтгэл готрол нарилсан тэр хүүгээ. Одоо манай энэ музейд юм хийгээл хамт бит хоёр ингээл энэ мод чулуугаар юм хийгээл сууж ин. Тэгээд сэтгэл готрол нарилсан. За юунаас болов тэр аав нь учиргүй уулзаад уучлаад ч юм уу уйлаад байсан юм байхгүй. Тэр өөрийгөө бүтээсэн тал нь ихийн тал нь эцгийнх. Тэг яг нэг талаа болж хараагүй шүү дээ. Тэгээ тэр эцэгтэйгээ уулзахад нэг юм дүүрсэн юм шиг санагдсан гэж байгаа байхгүй. Тэгээд хоёрондоо удаан уулзаагүй гэж байгаа. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх чинь заавал одоо тэр аав ээжийн ач тусыг мартаж болохгүй. Хүнд 5% заяа төрдөг гинэ. Тэрийг тэгш 5 заяа гэдэг гинэ монголчууд. За энэ дотор нэг нь үрийн заяа байх хэрэгтэй гинэ. За нөгөөх нь ханийн заяа байх хэрэгтэй гинэ. Дараагийнх нь эдийн буян заяа. За энэ эдийн буян заяаг эдлэхийн тулд насны буян заяа. Нас уртнаас. За ингээд 4 болж ин да. 5 дахь нь бүтэн төрөх буян заяа. Одоо бүтэн 90 сар бол эргэтэн бүтэн төрөх. За хэрвээ ингээд төрсөн бол тэр ямар ч муу ав байвэ, ямар ч муу ээж вэ. Тэр хүмүүсийн амьдралын шүүж тунгааж тийм байсан, ийм байсан гэж бодож болохгүй. Яг хожмын өдөр өнгөрөөд өгөхийн цагт тэр одоо асар их тийм сэтгэлийн гомдол харамсал болж үлддэг учраас зөндөө хүний амьдралаас зөндөө зүйлийг ингэж ер нь хүн амьдралыг шууд сонсоод сурна гэж байдгүй. Туулж, барж иж, туулж, явж иж сурдаг гэж үнэн. Тэгээд би энэ хугацаанд нэг ийм зүйлийг бас нэг нарийн юм, нэг энэ хоёр зүйлийг олж юм. Ер нь хамгийн чухал юм. Тийм нэг жоохон аав ээжтэй сэтгэл дундуур гомдож явдаг, сэтгэлдээ юм бодож явдаг хүмүүс айгүй тийм дандаа нэг сэтгэл юм дутуу байдаг юм байна. Тэр шууд ингээл мөнхийн гомдол ахгүй ч гэсэн энэ дотор нэг юм хадгалагдсан. Тийм хүний зам мөр үс хазаагаад ирэхээр тэр хүнд бөөлж өгөөд юм нэг тийм сайн хүрдэггүй. Хамгийн зөв арга бол тэр ерөөсөө аав ээжтэйгээ уулз байхгүй байвал одоо тэр газар шороон дээр нь очдөг юм уу? Юм ярьж тайлгндаг юм уу? Тэр сэтгэлийн тэр нэг юм. Тэгэхээр эцэг эхийг хамгийн түрүүнд шүтэж, дээдлэж буюу дээдлэх ёс гэж байна. Монголчуудын эртний ёсонд эцэг эхийг дээдлэх ёс. Энэ дотор хичнээн муу хэлжсэн, хичнээн муу хүн байсан чи өөдөөс нь бүгсөр гинэ. Нэгэнтээ чи ийм л хүний хүүхэд гинэ. Манай аав гэж. Холдоод одоо явдаг бол тэр би ууга заваагаад ивэл. Тэгэхдээ битгий үзэн яд гэж. Хизээч битгий тэр хүнээс ийм хүн миний аав болчлоо, ийм архичны хүүхэд болчлоо. Ээж маань намайг хайрлсангүй хаа гэж хизээч битгий бод гинэ. Орхиод явсан байсан ч гэсэн хамгийн зөв, хамгийн сүүлийн зөв арга ухаан бол ерөөсөө бөөгийн ёсон тэр байсан. Тэр хоёр ямар ч амьдралаар чамайг учирч, ямар ч амьдралаар амьдрсан чи дундаас нь бүтэн төрсөнд бол чиний амьдрал эхэлж байгаа. Тэгэхээр насан туршдаа энэ хоёр хүний буйнаар хүний төрлийг олсон учраас талархаж яваарай. Биднийг бурхан бүтээгээгүй шүү дээ. Биднийг бидний аав ээж бүтээж байгаа. За ингээд хүн эцэг их хоёрын дээдлэн шүтэж тэр хүний одоо тэр үг сэтгэл үгээр бас сэтгэлийг нь амрааж чадах юм бол хүний биений амьдралын одоо нөгөө барилга байшин барихад хундаам гэж байдаг да.
Яг тэр амьдралын тэн хагасаа туулах сайн заяага авдаг гинэ. Одоо 70 настай хүн бол 35 жил сайхан амьдрах тэр сайн тэгш заяага авдаг гин. Тэгээд цаашаага одоо ёстой энэ их амьдралын үеийн энэ жаргал зовлон дунд хүн ороод мэдээч сайн мотой үзээд явхаар одоо яг өөртөө таслам хийлгдэг юм уу ямар байдгийг тэр бол хүний. Тэгэхээр цаад утга санаа нь бол суурн хүний эцэг эхийг дээдлэн шүтэж дээдлэх хамгийн чухал. Тийм хүн аав ээжийн ерөөлийг бэлгэдэг явсан байдаг. Тэгээд хүүхдээ ерөөсөө дандаа ерөөдөг хүмүүс бас хүүхэд нь сайн явна. Тэгэхээр эцэг эхийн ерөөлийг авах хамгийн чухал. Үнсүүлээч гэдэг нэг дээр үед байдаг үстэй. Хүүгээ баруун хацар дээр нь үнсээ. Эрэх дээр нь зүүн хацар дээр нь үнсээ. Миний хүү номтой мэрэгэн болоорой. Тэгэхээр ерөөл гэдэг тэр айхтар монголчуудын тарин, эртний монголчууд ерөөл гэдэг тарин ерөөсөө тэр ерөөлийг уншиж гэдэг чинь одоогоор бол тарин гэсэн үг одоо шнэр. Тэрэн дээр хамгийн түрүүнд аав ээжийн ерөөлийг авдаг. Тэгэхээр эцэг эхийнхээ ерөөлийг хүүхдээ хамгийн түрүүнд ерөө гэж байгаа байхгүй. 3-4 хүн настай багт хүсийг авахад жоохон томроод ирэхэд нь за миний хүү сайн хүү болно. Миний хүү шиг сайхан хүү байхгүй. Миний хүү их ухаантай хүү. Миний хүү их зөв явах юм гэж эцэг хоёрын ерөөдөг гин. За тэр ерөөлийг аваад тэр хүүхэд тэр ерөөлөөр ямар ч байсан нэг 13 нас хүртлээр эндэж ундгүй явдаг гин. За 13 наснаас хойшоо тэр хүн яах вэ? Чөмөг суугаад ирж штэ 13 наснд хүний чөмөг суухаар насвын төрлөө гэж үзэх юм биш дээ. Тэгээд 13 хүрэхээр эртний монголчууд цэрэгт явуулдаг худург болцдог байлаа штэ хүүхдээ. Тэгэхээр 13 хүрснээс хойш эцэг эхийг дээдлэх ёстой. За тэгээд 13-оос хойш тэр хүүхд эцгийн үгийг зөрж болтгоо гин. Хамгийн том хүний засаршгүй том цээр байдаг гинэ. Аавыгаа цогсон хүн хизэж өөдөлдөг гин. За. Яагаад ч өөдөлдөг гин. Одоо хичнээн арих уудаг, зовоодог муу аав байсан ч гар хөрж болтгоо гин. Хүний энэ гар хөрдгөө нэг хитгэн юм байдаг гинэ. Тэгээд тэрэнд юу булагт гар хөрж болтгоо гин. Тэр чинь булгийн ихэнд тэр чинь мянган хүнийг ундалж байгаа ундраг болсон газар учраас тэрийг тэр гар хөлөөрөө хөрдгөө. Тэгээ бид нэр амаараа шууд уучдаг үстэй тэр монголчууд гар хотгож ууддаг, амаараа шууд уудаг. Бузарлаж болохгүй нэг жий. За хоёрт нь охид хөрж болдгүй юм байдаг юм. Эцэг ихтэй гинэ. Тэгээ тэр эцгийн тал цохиж гар хүрээд өөрийнх нь насны зовлон эхлэж замгуутж эхэлсэн гэж байгаа. Тэгээ ихийг зовоож сэтгэлийн өмлөж шаналгаад зүдэрч амьдрах тэр зам эхэлсэн гэж байгаа. Нэг ийм товч ярихад нэг ийм зүйл байна. За тэгвэл ламбо шүтэх энэ эцэг их шүтэх ламбо шүтэх хоёр ялгаа нь юу? Одоо би түрүүн энэ зүйлийг бас дутуу ярьсан байна да. Танд бөө лам шүтэн гэдэг чинь тэр арга дом заншил өөрт хүсээгүй байхад ирсэн гайг салгахын тулд шүтэж байгаа зүйл юм. Нөгөө талаас сэтгэлээ ямар нэгэн юмнаас амраах гэж шүтэж байгаа. Бурхны шашны хүн дандаа сэтгэлээ амраах гэж шүтнэ. Хүний дотор нэг тийм ариун ертөнц байна шүү дээ. Тэр ертөнцид дотроо хүн нэг тийм айдас хүч ямар нэг итгэл найдвар олохын тулд бөөгийн ёсонд хүн бас тэр айдас хүч итгэл найдвар олохын тулд хүн чинь ядраад зовоод ирэхээр юм шүтнэ. Энэ арай өөр шүтлэг яриад байгаа. Тэрнээс одоо чөтгөр шулам дагчаад би энэ өвдөд хараалгуулж өрөөлүүлчихвэл аав ээжтэй мөнгө 1000 очоод мөргөөд тэр хүнээс лай салахгүй. Заавал тэр юм л очино. Миний яриад байгаа гол санаа юу вэ гэвэл чиний энэ амьдралын насан туршид хэрглэж явах энерги чинь тал хувийг аав ээжээ дээдлснээс олж авдаг юм аа. Анзаараад байгаарай ингээд эцэг ихээ айгүй их дээдлж ер нь сэтгэлийн амар байлгадаг тэр аав ээжтэйгээ ер нь зөрчилдөггүй хүний сайн хүүхдүүд дандаа ер нь нэг тийм амьдрал тэгшдэг юм. Тэгээд тэр эцэг ихээсээ зөрч зөсөлсөн хүн дандаа лайтай таа. Лам эрүүл тэмцэл. Тэгэхээр миний ярих байгаа гол санаа маань юу гэвэл ламбо гэж эхлээд гүйхээсээ өмнө аав ээжийн ач тусыг санаж эцэг ихээ дээдлэж сур. Бид нар чи яг ясам дээр дээдлэж сураагүй юм байлаа. Яг үр хүүхдээ хайр инэрлийн одоо харцаар л хараад л
чадхаараа тэр дээдлэх ёс нь бол шал өөр ёс болж хувирж байгаа. Тэр үг зөрөхгүй, үгийн сонсох. Тэг бас нэг юм үнэн байдаг гинэ. Энэ мөр бичгтэйгөө яг амьдралын үнэн. Хүний ханиг аав ээж нь таньдیں۔ Гинэ. За. За энэ миний хүү тань болохгүй гэхэд яг л болдгоо гэж. Тэгэхээр ер нь бол хүнтэй суух гэж байгаа хүмүүс жишээ нь бөөл ам дээр очиж хань ижил нь үнэн үү биш үү гэж асуухын оронд эцэг их ах トゥ нэрээр шинжүүлмээр юм бэл. Тэр чинь жинхэнэ нөгөө өөрийн бүтээсэн хүн өөрийнх нь бүх оюун санаа өөрт нь байгаа учраас цаашд яаж явахыг нөгөө хар зөн гэж байна шүү дээ хүний. Тэр зөнгөөрөө мэддэг гинэ. Мэргэн төргөн биш ч гэсэн тэгээд нэг хүүхэд өвтөхөд их мухаа зүүзүүдэлдэг үстэй. Тэр чи их үрийн холбоо байна шүү дээ. Тийм мундаг. Тэгэхээр хүүхэд нь тэр цэрэгт явах гээд хол яваад хүүхэд нь шархацсан чи ээж нь шөн буута цэрэгт хөөгдөж ийн гэж зүтэлсэн гэж байгаа тэр дээр юм. Тэрнээс тэр ихийн сэтгэл сүүн хүн болж очив гэдэг нэг эртний одоо домог байгаа. Тэгээд ээж нь сүүгээрээ өдөр шөнөгөө одоо тэр малын сүг аваад өдөр шөнөгөө тэр сүг орой болгон хүүлгөө өргөсөн байгаа. Тэгсээрээ тэр хүүн ам эрсдэггүй ирсэн байгаа. Тэгэхээр тэр их үрийн зөнгийн холбоо гэдэг чинь аимшигтай одоо гайхалтай буруу хэрэгжилжлээ. Гайхалтай мундаг зүйл байхгүй юу? Энэ их үрийн хоёрын зөнгийн холбоог өөр ямар ч одоо юмд холбогдохгүйгээр тийм нарийн байгалийн оюун санаанаас өгсөн тэр. Тэгэхээр ийм өөртөө холбогдож байгаа ийм мундаг өөрийг мэдж байгаа зөн хүн чинь аав ээж. Тэг хүний эцэг их сайн мэднэ. Мундаг эцэг ихтэй хүн бол одоо энэ миний хүүтэй ч нэг хань болохгүй. За энэ чи миний охинд нэг нөхөр болохооргүй шинжтэй. За миний хүүч тэр газар руу битгий явдаа гэдэг нэг юм ерөнхий нэг юм ярьдаг да. Бид нар тэрийг бол тоодгүй шүү дээ. Та юугаа мэддгийг. Гэвч хамгийн үний юм тэнд хэлж ирсэн юм байна. Тэгэхээр энэ мэдчлэн тэр аав ээжийн тэр хэлж байгаа яг амьдралд чинь тус болох үгнүүдийг бол ерөөсөө лам багш бөө багшаас илүү нэн төрөнд эцэгхийн үгийг сонсон. Мэдээж энэ үгээр хүн үзэж хардаг хүнийг шүтэж дээдлгүй яг үгүйсэх үг юм. За их сонирхолтой. Дараагийн асуултыг асуулт. Нэг ийм зүм бэлгийн тулаан малан гэл гардаг шүү дээ. Тэрэн шиг одоо яг тэр хүн тухайн хүнд тийм зүм бэлэг гэдэг зүйл байна уу? Тэр одоо далдыг харах ухамсарч гэдэг юм уу? Тэ эсвэл далдыг одоо мэдрэх тийм ухамсарч гэдэг юм уу? Тийм яг тийм зүм бэлэг гэдэг зүйл байна уу? Тэр зүм бэлэгтэй хүмүүс одоо тэнгэр шүтлэг талаасаа яг бөө болох хүмүүс мөн үү? Тэр зүм бэлэг нь яг онгоц сахиус тэгж бууж ирээд тэгээд тэр хүмүүст одоо тэгж таниулж мэдүүлээд харуулад байна уу? Энэ талаар ярьж өгч. Одоо эртний үе дээр үед чинь одоо л одоо жоохон юм хөгжөөд шинжлэх ухаан хөгжөөд хүмүүс чинь бас нэг өөрчлөгдөд өөрсдийнхөө зүүн чадвараас алдаад байна л да. Дээр үед чинь бол одоо захын хүн чулуу татчдаг хоньны хоргол аваад малаа үзчихдэг байсан. Одоо тийм хүмүүсийн үлдэгдэлгээд ганц нэг настай хүмүүс байдаг да юм мэддэг, майн мэдсэн уншдаг. Хүнд 5 мэдрэхүү байна. Амтлах, үнэрлэх, харах, сонсох, мэдрэх гэдэг. 6 дахь мэдрэхүү гэж ямар мэдрэхүүг хэлж ийнэ гэвэл энэ 5 мэдрэхүү тавуулаа 100% 1% нь зэрэг ажиллавал 6 дахь мэдрэхүү болж хувирдаг юм байна. Гэтэл хүн болгоны 5 мэдрэхүү тавуулаа одоо 100% ажилддаг юм байна л да. Зарим хүн бас нэг хараа тааруу, зарим нь гар хөлийн мэдрэмж, нарийн мэдрэмж тааруу, зарим нь их сайн амталдаг, зарим нь маш сайн сонсдог. Тийм ээ? Зарим нь их үнэрч. Тийм эцэг ингээд хүний 5 мэдрэхүү харилцсан адилгүй хоорондоо 70, 80, 90, 100 гэсэн одоо юм хувьтай байдаг юм байна. Энэ тухайн 5 мэдрэхүү тавуулаа зэрэг ажиллаа 100% процесс болоход хүний 6 дахь мэдрэхүү буюу гадна орон зайг мэдрэх дохио ирдэг юм байна. Гадна орон зайг мэдрэх дохио. Гэтэл хүн болгон зүм бэлэг гэж юм байна. Тэр нь одоо яаж тайлбарламаар юм? Зарим хүн их өндөр нуруулаг, зарим нь их чацварттай шиг, зарим хүн их тийм одоо ус их өтгөн өстэй, зарим нь их шинхэн өстэй ингээд харилцан адилгүй биологийн хувьд төрдөгч. Яг хүний энэ зүм бэлэг нь бас яг харилцан адилгүй хүн болгонд их бага хэмжээгээр байдаг юм.
За зарим хүн бол их айхтар зөнтэй төрдөг хүн байна. Удамшиж. Тэр генээр нь удамшиж байгаа. Энэ харилцахгүй. Энэ зүн бэлэг бас хөгжихгүй. Одоо хөгжүүлнэ гээд хөгждөг гэд биш. Эсвэл одоо хаагадаад үгүй болчдөг гэд биш. Хүнийг ядраад туйлдаад энэ тухайн амьдралд хүн зүдэрч зовоод сэтгэлээр унаад шаналаад бүр аргаа бараад хүн бүр сүултээ одоо газаргүй болоод мухардан да. Яг энэ үед хүний тэр дотоод зүн гэдэг юм ажилтдаг юм. Тэр өөрөө аврах гэж штэ. Машин шар гэрэл ластдаг үстэй бензин тусгаж яхад анхааруулга. Тэрэн шиг тийм зүн бэлэг хүн төрдөг юм байна. Тэгэхээр тэрийг хүмүүс юутай ойлгодог вэ гэвэл онгоц сахиустай андуураад байна. Ямар ч хүнд зүн бэлэг байгаа. Гэхдээ энийг ингээд учиргүй хөгжүүлээд идэг гэдэг биш. Одоо ингээд зүн бэлгээ хөгжүүлсээр хагаад одоо бараг үзмэрч ахуй болчлоо гэж яриад ах шиг байна. Тийм юм бол биш ээ. Энд чи хүн болгонд байдаг. Бидний аав ээж эмээ өвөө дунд зүнтэй хүн байдаг үстэй. Тэгэхээр тэр зүн хүний удам цуснд нэгт удамшиж ирдэг. Хоёрдугаарт хүн гэж бодгалт нь байгалийн энэ сүнслэг биетэй болгон зүн байдаг байхгүй юу? Одоо амьтанд жишээ нь дулаан мэдрэх нэг тийм хүнээс илүү мэдрэмж байна да. Зарим амьтан могоо жишээ нь дулаанаар хардаг гинэ хүний. Яг ингэдэг шиг хүн өөрийн энэ байгальд бүтээлж одоо хүн энэ байгаль хүнийг бүтээхдээ тийм зүн бэлэгтэй төрүүлсэн юм байна. Тэр зүн эртний үед бол хүн болгонд байсан юм. Тэрийг нэг учиргүй ашиглаад хүн үзэж хардаг зөвхөн өөрт. За зарим хүн зүүдний зөнтэй хүн гэж байна. Зүүдэнд одоо ихтэй нөхцөлгүй их юм хардаг, мэддэг. Тэгээ тэрийг одоо ойлгохгүй одоо би балраад байна, уруудаад байна, муухай зүүдлээд байна. Гэвчиг тэр зүн бэлэг нь л далд ухамсар нь л ажиллаад байна өөрт нь. Зарим хүн бол одоо зүгээр ингээд юмыг ингээд зөгөндөг. Одоо тийм хүмүүс маш их штеп ингээд энэ хүн өгчих болоо даа гэж бодтол өгчлээ штэ яанаач гэдэг юм уу. Энэ одоо ингээд тэгчлээ штэ гэдэг юм уу. Би нэг ингэж байгаа юм болооч гэдэг юм уу. Энэ мэтлэг хүн болгонд харилцсан адилгүй зүн бэлгийн тийм далд ухамсар байдаг. Бид нар энийг бас жаахан ташаа ойлгоод онгоц сахиус тэнгэр бурхан байна гэд өөрсдөө тэгж зарим хүмүүс бодоод ах шиг байна. Энэ дээр тэр чин дээр үед настай эмээ өвөгийн аав ээж эмээ өвөө захын хүнэл чулуу татдаг өдөө ямар захын малчин мэрийг тавьдаг маань уншичдаг зөнтэй хүмүүс байсан шүү. Тэгэхээр хүн ядраад ингээд их баг тарих хоёр тойлтой өрдөг гинэ ядраад амьдралд. Тэгэхээр хүний хамгийн сүүл далд ухамсар нь сэрээд өөрт нь эзэндээ туслах чинь штэ. Тэгээ ямар арга замаар явах уу, чамайг ямар муу юм дагж ийн, чи одоо бүр болохоо байлаа штэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр нөгөө их тойлтой ядраад байгаа хүн бүр сүүл рүүгээ бүр хий юм харж гисэн байгаа. Тэр чинь нөгөө өөрийн дагаад хорлож байгаа юм энэ өөрт нь харуулад өөрийнх нь одоо ирээдүйд болох ч байгаа зүйлийг зүүдлүүлээд ихсэн байгаа. Тэр нэг өрөнд орцсон хүний тухай ярихад тэр одоо их олон 100 сая өртөө нэг тийм ихч байсан юм. Тэгээ сүүлдээ бүр нөгөө өрөөд арч чадахгүй нөгөө өрнөөс өрний хооронд олон жил явсаар хагаад хүн чинь нөгөө депресс, стрессэнд орно доо. Тэгээ ирэнгүүтээ учиргүй зүүдэлдэг болоод ирээд. Тэгээд би хаана өвдөд нөгөө зүүдлээд байгаа хүн чинь яривтад би энэ ядарна ш, тамирдэн ш. Тэгэл хий хуар юм хардаг болоод. Тэрийг л хүнд очиад үзүүлсэн чинь та одоо энэ амьдрал ах уу чи юм ядуу зүдүү өртөө явж байгаа. Тэгээд танд энэ онгод гэж юм ирсэн байгаа учраас та энэ онгодоо авбал энэ өрнөөсөө гарна. Ийм болохоор надад онгод чи харагдаад ингээд андуураад бөө болгоцсон байна. Тэгтэл нөгөө хүн маань бөөлөд үцхээр юм ордоггүй. Тэгсэн мөртлөө хий юм хараад идэг. Тэгсэн тэр хүн нэг 4-5 жилийн хугацаанд тийм явсан. Би бүр 10 жил тэр хүнтэй тааралцсан. 10 жилийн хугацаанд ингэж таарч уулзж явсан. Над дээр ганц нэг ирдэг байсан. Тэгээ нөгөө хүн чинь нөгөө хий юм харж байгаа. Тэгээ хожим нэг хэдэн жилийн дараа таарсан чинь юм бөөмөө ямар ч юм хардаг үздэг болцсон. Тэр мэдрэмж нь байхгүй болцсон. Тэгээ яагаа байхгүй болов гэсэн чинь өрнөөсөө гараад амьдрал сайхан болоод сэтгэл санаа нь тэгшрээд ирчихээр буцаад тэр зүүн бэлэг нь унтаад өгчөж байгаа юм байна. Тэр одоо нэг ёсондоо хүн ядраад аргаа бараад бүр сүүлийн шатандаа ороход хүний энэ далд ухамсар эзнээ аврахын тулд өөрөө ажиллаж эхэлж штэ. Энэ ажиллаж байгаа тэр ухамсар нь тэр эзэндээ дохио болгож харуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ бид нэр андуурч ямар нэгэн онгод сахиус байна гэж буруу зүрхгөө болоод байгаа чи хамгийн том нийтлэг алдаа.
А гэтэл нөгөө хүн маань цагийн ирэхээр явсаар хагаад нэг хүн босоо цаг хугацаа гэдэг чинь маш хүчтэй өр ширнээ дараад тэгээд нэг таарсан чинь нэг өө хянзээ тэр нөгөө юм хийж байгаа юусгүй штэ тэр мэр мэддэхгүй одоо хийсэн амар зүгээр шүтдэг болцсон штэ гэж. Тэр чинь цаад санаа нь бол ерөөсөө тэр юм байхгүй болчихж. Тэгэхээр яг сэтгэл санаа амар амгалан болоод ирэхин цагт хүн бодох юмгүй. Тэгэхээр их жаргалтай их одоо сэтгэл ийм аз жаргалтай амьдрал дутуугүй бол хүний тэр далд зүм бол барагтай хөдөлдөг гэнэ. А их ядраа далд ингээд ирэхэд хамгийн эхлээд зүүдээр эхэлдэг гэнэ л дээ. Муухай юм зүүдлээл. Тэр чи юу муухай юм зүүдлээд байгааг тэр муухай юм болох гээд байгаа ч гэсэн үг ш. Чиний амьдрал болохгүй байгаа дээ штэ гэдгийг л зүүдээр нь тайлбал одоо тэгж хэлээд байдаг. Тэгэл нэрвний муухай юм зүүдлээл би одоо ерөөс унтаж чадахгүй хар дараад байна гэж хүмүүс их хэрнэ. Асуулт байна. Буруу амьдраад байна гэдгийг л харуулад байна. Өө яг чи буруу амьдр чиний явах зам биш ээ. Тэгэхээр яг нарийн судлал бидний дотор биднийг зөв чиглүүлдэг луужин байна. Энэ бидний далд ухамсар. За энэ далд ухамсар дотор чинь итгэл үнэмшил нөгөө түрүү яриад байсан аав ээжийн инрэл хайр одоо тийм ээ. Энэ бүгд багтаж орж байгаа тэрхэн хэсэг тэр луужин шиг одоо тэр савыг тийм хиймээр дүүргэж авчиад тэр цэнэгээрээ хүн амьдрдаг гэсэн л утгатай. Ичнээ мэдлэг боловсралтай одоо баян тансаг байгаад хань ижлээ алдчихвал хүн сэтгэлийн зовлон эдлэн үсттэй. Тийм тэгэхээр тэр сэтгэл дотор тэр амьдралыг харах нүд, амьдралыг таних тэр оюун санаа буюу сэтгэлийн нүднийх нь тэр дотоод ертөнцид байгаа тэр их дүүргэж өгж байгаа энергийг хамгийн эхлээд эцэг их хүүхдэд өгдөг. Эргээ тэрийг баталгаажуулаад улам одоо дээш нь энерги нэмэхийн тулд хүн аав ээжигээ дээдэлдэг. Тэгтэл энэ дотор нь хүний дотор тэр оршсон тэр их энергийг тэрийг хүн зарцуулж явдаг юм. Тэгээд бид нар ингээ хар ухаанаар сэтгэлийн хүчгүй хүн гэж байдаг гэж ярьдаг. Тэр сэтгэлийн амьдрах хүчийг чинь хүн эцэг эхээсээ авна. Байгаль дэлхийгээс авна. Бас өөрийнхөө тэр оюун санаа дотоод хүчээс авна. А энэ болгоно нь байхгүй бол одоо тэр юм алга болсон байна. Чи ийм шалтгаанаар ингэж яваан байна гэдгийг мэрэгэн ухаанаар олж хардаг хүний чинь үзэж хардаг лам бөө гэдэг юм. Тэгэхээр хэргийн учир засаж залруулах гэдэг гол нь биш. Тэр хүнд тэр хүний мөн чанарыг өөрийн өөрт нь ойлгуулах нь маш чухал. За ингэж л одоо дийлвэл энэ бол аргагүй би бол тийм хүнийг мэрэгэн бөл гэж хэлнэ. Тэгээ юуны төрөөгүй элдв янзын засал хийгээл хүн тэр сэтгэлийн мөн чанар сэтгэлийнхэн уг учгийг олгож ойлгоогүй цагт ямар ч засал хийлгээд тэгээд хүмүүс чинь тэр сэтгэлээ олоогүй учраас нэг бөөдөр очиж нэг бөөлүүлж үзээ. Тэрийг орхиод дахиад нэг бөөдөр нэг бөөлүүлээ. Сүүлдээ аавраа руу яваал. Сүүлдээ тэр мэргэлдэг ус руу яваад ингээ хүн тойроод яваад байна гэдэг чинь тэр засал хөрөхгүй байгаа учраас л дараагийн хүнээр засуулаад байна шүү дээ. Гэтэл айл нь ч хөрөхгүй байгаа хүн сүүлдээ бүгдээрээ худлаа юм байна. Бөөл амаар явсан. Бүгдээрээ худлаа гэх тийм цол өгж байна. Гэтэл хэргийн учир тэр хүний дотор амьдралыг харах тэр гигэн сэтгэлийн нүд нь харагдсан болцсон байна. За одоо таны одоо хувийн асуулт таны хувьас ч гэдэг юм одоо асууя л та. За. Одоо бурхан гэж байдаг уу? Байхгүй. За. Яагаад? Бурханыг хүн бүтээсэн юм чи. Зүгээр л одоо юу гэдэг хүний гарын бүтээл гэж та боддог. Яг гарын бүтээл гэж болохгүй. Хүний сэтгэлээс урган гарч ирсэн хамгийн дээд оюун ухаанаа бурхан гэж нэр өгж бүтээсэн. Биднийг бурхан бүтээгээгүй шүү дээ. Биднийг байгаль бүтээсэн. Бидний ээж аав бүтээсэн. Бидний хамгийн том шүтэх ёстой үн цэнтэй нэгт эрхэмлэх юм бол эцэг их. Ээж аваагаа одоо байхгүй бол ядаад жилдээ нэг удаа дурсаж санаж ач буйны дурсаж зураг хөргийг арчиж тавьж аав ээжийнхаа дуртай сайхан хоол цайг хийж гэр бүлээрээ цайлж идэж ийм сайхан хүний үр удам бидний харж байгаа байлгуудыг гэсэн ёс суламжлал бас байна монголчуудад. Одоо ийм сайхан хүний үр удам тэгээ монголчууд тэр эцэг эхийнхаа нутаг ус дээр очдог эцэг эхийнхаа үлдээсэн зүйлийг хадгалж хайрлж хамгаалдаг тэр аав ээжийн буян заяа оршсон юм гэж байгаа. Эцгийнхаа буйнаар тоглосон хүн нөгөө 13 жилийн зовлонгоос салдгүй эхийнхаа буйнаар
тоглосон хүн 33 жилийн зовлонгоос алдгүй гэж нэг тийм бөөгийн ёсонд хуучны манай багш хэлжсэн тийм үг байдаг. Тэгэхээр аавыгаа өнгөрөөд нас баргасан хойно байшин гал голомтын 49 хоногийн дуусахтан зараад хуваагаа идсэн байгаа хүүхдүүд нь бүгдээрээ хоосорсон байна. Тэр ямар учиртай тэр аавынхаа тэр буян заяаг тэр хурдан тэгж одоо тэр эд мөнгөөр сольсон гэсэн үг. Тэр бурхан гэж бод бидний хувьд ээж аав гэсэн үг. Мэдээж тэр хүн ер нь эцэгхээ дүрслийн шүтэн тагсан хэлбэрийг л хэлж байгаа бах. Мэдээж бурхан байлгүй яах вэ? Одоо энэ бодитоор бол байна штэ. Бид нар гандан шүтэж байна. Цаад мөн чанар буюу цаад ухагтхондоо бол огт байхгүй. Тэрийг хүн бүтээсэн. Орчлон ороо ертөнцид дээр ер нь тиймэрхүү юм байхгүй. Тэ зарим одоо нэг иймэрхүү юм байдаг шүү дээ. Одоо ном зохиолч гэдэг юм уу, уран зохиолч гэдэг юм уу сайн одоо хэлж мэдэхгүй. Одоо газар доорх газар буюу даагартаач гэдэг юм уу тэ. Одоо Деважин гэж нэрлэдэг юм уу одоо мэдэхгүй байна. Тэгэл тиймэрхүү юмнууд агуулх байдаг л да. Тэр бол ер нь тэгээд үндсэндээ бол хүний сайхан сэтгэн бодох, ургуулan бодох чадвараас л үүсэлтэй зүйл гэж зөв. Энэ бол миний дүгнэлт. Би хар зүгийн дархтын зайрын хүн учраас тэр тэнгэр газар бөөгийн ёсыг л мэднэ. Гэхдээ миний хувьд бол байгаль дэлхий л ээж аав хоёр л бидний бүтээсэн баг, хүний бүтээгээгүй. Тэр мөнхийн утгыг олоод тэр зүйлийг харсан хүнд бол байж магадгүй. Тэгэхээр бусдын тэр гиген оюун ухааныг үгүйсгэж ярьж байгаа юм биш. Ангар гэдэг хүний нүдээр бол бурхан одоохондоо алга байна. Ер нь яг энэ чиглэлийн одоо асуулт өмнө ирж ийгүү? Үгүй. Анх удаа л асууж байна. Ер нь бол дотоод хүнд чинь бол бурхан гэж бол огт байхгүй юм шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо таны одоо ээж аавч гэдэг юм үү те ингээд таны хувьд бол бурхан болоо тэгвэл та юу шүтээд байна? Би тэнгэр онгоц шүтэж байна. Аав ээжигээ дээдл одоо манай аав ээж хоёр байхгүй л дээ. Хоёлаа. Тэгэхээр одоо бөөлөх болгонд л аав ээжийн тэнгэр, багшийн тэнгэр, ачтай буянтай багш минь хамгийн эхлээд эцэг хоёрын тэнгэр минь. Хүний энэ баруун зүүн мөрөн дээр аав ээжийн тэнгэр сууж явдаг. Эрэгтэй хүн уруудаад ирэх юм бол эцгийн тэнгэрийг тагтдаг ёс байна. Аав нь амьд байвал аавтайгаа цуг тагтдаг гин. Аав нь байхгүй бол аавын тэнгэрийг тагтдаг гин. Эцгийн тэнгэрээс харсан заяагүй эр хүний үс хазаадаг гэд тэр эр хүн дээр үед өндөр уулын орой дээр ч юм уу бөөдөр очиж байгаа тэр аавын аав гэдэг нь эцэг талын тэнгэрийг тагтдаг ёс байдаг гин. Эмэгтэй хүн уруудаад их ядраад ирэх юм бол эхийн тэнгэр тагтдаг гин. Тэр их хүнээс ирдэг. Эхийгээ заваа бол өрн яг идэлхэн завдгийн гэсэн. Тэгээд нэг ийм би нэг айгүй нэг сонин зүйл ярихад 16 хүрээд ээжигээ хаяад ээжтэйгээ тэрсэж муудаад яг өөрийнхөө замаар явсан эмэгтэй хүний гаргасан хүүхэд нь 16 хүрээд яг өөрийг хайсан байгаа. Тэгэхээр ингээд яг чи яав ээжтэй ямар зан гаргаж ямар сэтгэлд нь юм хийн яг чиний хүүхэд чамааг эргээд тийм зан гаргаж чамааг идэлүүлнэ. Тэгэхээр ийм амир ийм уялдаа холбоотой. Чи аав ээжээ яаж дээдлэн шүтэж яаж ач тусын одоо бодож хариулж за байхгүй эсэм ч гэсэн тэр хүний буйнаар хүн болсон гэгээ минь хэдий уулзаж учраагүй ч гэсэн сайхан л хүн байгаа миний эцэг гэж бодно. Яг л тэр өр хүүхэд чамааг тэгж боддог юм. Толны тусгал хоёр талаас чинь тол тавьчихна л гэсэн үг. Тэгэхээр эцэгтэйгээ яаж харьцсан үрчин чамтай яг л ирээдүйд тэгж харьцсан. Тэр сайн аав болёо гэвэл сайн хүү болоо. Сайн ээж болъё гэвэл сайн охин бол. Тэгвэл эргээд тэр өр хүүхэд чинь яг чи насан туршдаа дээдлсэн. Яг л тэр хэлбэрээр. Тэгэхээр бурханчилж шүтэх, бурхан шүтэх, эцэг их шүтэх эдгээр утга учир бүгд шүтэх гэдэг үг нь нэг боловч нэг нь дээдлэн хайрлах, сэтгэлийн амар тайв. Нөгөөх нь тэрний сургаал номлолоор ч юм уу бөөгийн зан үйлээр өөртөө тийм одоо тухайн үед хэрэгтэй зүйлээ энергийн хувьд ч юм уу биедээ нийлэх зан үйл энэ хоёрын хооронд ялгаа байгаа. Тэгээ цаад мөн чанар нь бол хамгийн төрүүлж одоо хүн аав ээжийн дээдлэх ёс гэж. Зөв. Нөгөө нэг манай подкастыг үзсэн хүмүүсээс айгүй их асуултууд ирж ийн л да. Тэгээ тэр асуултуудаас нэг тодорхой зарим нэг асуултууд байна.
дамжуулаад асууж өгье. Бөөгийн музейгийн талаар айгүй хүмүүс одоо хаяг байршил асуусан байна. Одоо цагийн хуваар асуусан байна. Тэгээ энэ одоо музей маань хаана вүлээ? Одоохондоо ажиллаж байгаа юу үгүй юу? Манайх одоохондоо төрөө хаасан. Би нэг нүүлэх гээд нэг арга бодож байгаа. Тэгээд жоохон бас боломж таараа болохоор ажил одоохондоо жоохон бас болохгүй. Намраас нэг тийшээ нүүлгээд нэг аль бие усны бүр тийм. Тэгвэл бол бас энэ чинь нэг гэр хороолт нэг байдаг болохоор тэр болгон ирж үзээд авахгүй одоохондоо төр бүгдийг хаасан байгаа. Намраас л яг аль бие усаар өөр тийшээ нүүлгэж байгаад нэг хүмүүст нэг үзүүлж харуулах юм дэлгий гэж бодож байна. Ер нь бол тэгээд одоо ингээд дотор нь яваад ингээд харахад бол ерөөсө бүх сэрэх зайгүй амир их одоо юм ингээд үзмэртэй л байна, хураацсан байна. Тэгэхээр бол зай талбай их жижигдэж гин гэж ойлгоод байна шүү дээ, тий. Тийм 1000 гаруй 1000 хөрх үгүй үзмэр байна. Энэ дотор тэр эцгийн тэнгэр, ихийн тэнгэр гэдэг хүртэл онго байна. Аавын онго, ээж онго юу вэ? Аав ээжээ тахиж исэн. Тэр нөгөө эрт цагт ээж ааваа эрт алдсан хүн бүтээдэг байсан энэ бөөгөр. Аав ээж алдаа дурсаж явах юм хэрэгтэй болсон юм уу? Тэр нарийн ясыг одоо би бас тайлж үзээгүй. Тэгээд тэр эцгийн онгод, ээж онгод, тэгээд аав онгод гэж хоёр онгод байна. Тэр онгодыг ихний монголчууд аав ээжээ гэж дүрсэлж одоо ээж аавыгаа гэж дотроо бодож онголж бүтээж исэн тийм онгод хүртэл байгаа. За эндээ энэ ярьж байгаа юмнууд дээр холбоотой бүх онгод сахиус хуучны зөндөө юмнууд байгаа. Тэдрийг тэгээд намар дэлгээд хүмүүст үзүүлнэ. Маш их баялаг үзмөр байна. Тэр чигтээ монголчуудын түүхэнд бөө мөргөлийг шүтчихсэн бөөгийн зан заншил бидний ахуйн амьдралтай бөө мөргөл холбоотой нүүдэлчдийн соёл уламжлал ямар байсан шүтлэг мөргөл тэрийг харуулсан бүтэн үзмөр манад одоо ингээд тэр чигтээ байгаа. Тэгвэл одоо тэгээд музейг сонирхмоор байгаа улсуудад хэлэхэд бол намар бол аль биесээр эргээд нэгтгэх нь байна. Одоохондоо бол түр хаацсан л байгаа юм байна, тий. Зөв. Бас нэг юм асуулт байна. Одоо хоёулаа ээж яг ингээд нэг музей дотор ингээд нэг жоохон зай гаргаж байгаа л ингээд подкастаа хийгээл байна. Таны яг өөрийн одоо бөөгийн гэр одоо тэр өргөнд чинь нэг подкаст хийж болох болов дараагийн дугаар ч юм уу тэрний дараагийн дугаар ч юм мэдгүй одоо таны боломжтой үеэр тэр одоо тийм нууцлаг зүйл үү эсвэл одоо хамаагүй тэгээд тийм ч бөөлж гэж болох юм. Бөөлж мөөлж гарахгүйгээр зүгээр хувцсанар манаар энд идэл хэрэглэл тэр юунд ямар юм хэрэгэлдэг тэр хувцсанар яаж хийдэг байсан тэр талаар бол гаргахад болно. Тэрнээс яг тэр бөөлж барьж тийм юм бол байхгүй. Нэг зүгээр хувийн зүгээс нэг сонирхолтой асуулт асууя. Одоо сүүлийн үед энэ телевиз радио за телевиз радио энэ хаашаа тэр интернет сошиал одоо YouTube чинь одоо жоохон Facebook энэ хүмүүс бөөлөд байгаа юм шүү дээ. Ийм юм байж бол. Яг хөө тэр зарим бөөгийг бөөлж явах бичиж тавьсан байж болно шүү дээ. Тэгвэл гэхдээ бүр уцаар яриа бөөлөд байгаа юм л шүү дээ. Тэрийг мэдэхгүй. Мэдэхгүй. Зүгээр сайхан бөөлөө явж явахад бичлэг хийгээ тавьсан байж болно. Тэр утас хөрөмсөр ярьдгийг мэдэхгүй. Тэр бөөлөг байх байлгүй бодвол зүгээр уцаар ярьж исэн юм билгүй. Тийм юм анхудаа сонсч байна. Ой яах вэ? Би зүгээр нэг хальт харсан. Онгод тэнгэрн буугаад тэр чинь онгод нь л уцаар яриад байгаа юм билээ хүмүүстэй. Гэж л зүгээр харсан. Би ч буруу харсан ч гэж магадгүй. Би иймэрхүү юм мэдхийг хүсдэггүй. Дими. Ер нь таныг одоо юу гэдэг одоо за жишээ нь би ч юм уу одоо хин ч хэдийн нэг одоо нэг хүн залгаад одоо нэг уцаар нэг бөөлөд өгөөч одоо хол газраа нэг тэрийг боломжгүй нэг үл одоо бөөлөх үү та. Ямар утгаар нь. Фөг одоо юу гэдэг зүгээр нэг одоо хүн уцаар залгаад нэг бөөлөд өгөөч гэвэл одоо сайн хэлж мэдэхгүй байна. Хүн бас нэг тэгдэггүй болохоор яг тийм асуулт тавьж байгаагүй. Зөв юм үзээд өгөөч л гэж нэг ганц нэг хүн асууж ирсэн. Тэрнээс яг тийм бөөлөд өгөөч барайч гэж яг зөв бөөлөхтэй дотроо бодож даатгаарай гэж нэг их дотны минь хүмүүс хэлж л байдгийн. Тэгээд бөөлөхтэй бас тэр хүний хэлсэн ярьсан биелээсэ гэж юм. Тэг бөөлнө гэдэг чинь та саранхууд бүх юм унтрааж хааж битүүлж хааж байгаа хүний дуу чимээ гаргахгүй тэр хоромхон зур тэр хувцсанаар хэнгэрэг харангыг дэлдэж тэр маш хүчтэй онгодтой харьцаж байгаа шүү дээ. Тэр хооронд юм идэж ууж тухлан суух тийм нөхсөхөө өгөхгүй шүү дээ. Тэр хүний жаргал зовлонг яг тэр онгодоос нь асуугаад тэр хэлсэн үгийг маш хурдан түшээн тэгж тунгааж авч
одоо сонсоод л дамжуулахгүй бол тэгээд л одоо тэгээд суугаад идэг юм гэж байх биш шүү дээ. Яг уу одоо янз янз л байдаг баг. Зөвхөн миний хувьд бол жоохон юу л арай л өөр байх гэж бодож байна. Ер нь хувцс одоо хоёуг хингэрэггүй бөөлөхөд за одоо хуур татхаас бусдаар шүү дээ тий. Хуур татхыг яриаг нь хувцс хингэрэггүй одоо хоёуггүй бөөлөхөд онгод бууж ирэх үү? Хуур татахгүйгээр үү? Тий. Буухгүй хаа. Зүгээр ингэж байгаа л буулах тийм баг. Тийм байхгүй. Тэгээд шар гомбо гэж зайр дээр үед халахын шар гомбо гэж 50 онд байсан зайр гэсэн. Хаалттай үед тэр номон дээр бичсэн да мундаг том зайр. Тэгээд тэр халахын шар гомбо зайринг нөгөө хувцсунаар тэрс бөөлж болохгүй цаг үед хувцсунаар байхгүй. Тэгээд онгод нь орохгүй галзуураад тэр шар хатанд авчиад хөвтүүлсэн гэсэн. Энэ солиорч чигээ. Тэгээд диску тогооны таг төмөр тогооны таг халбаг хоёр бариад орилоод нүдчихсэн гэсэн нэг тийм тохиолдол. Гэхдээ тэр чинь галзуурж байгаа байхгүй юу? Хэрвээ орж ирэх гээд орж ирч чадахгүй ягаад гэвэл тэр өмсгөл хувцс эдлэл нь байхгүй. Гэхдээ ер нь одоо тэгээ зүгээр ингээд явж байгаад ороод идэг бол энэ их дээр үеийн бөөнөр тэгвэл яах гэж ийм их хувцс өмсөж эдлэл хэрэглэл ёс заншил гүйцэж ирсэн. Тэгвэл энэ түүхэнд одоо энэ аймаг болгоны музейд бөөгийн хувцс байгаа шүү дээ. Яг гоо энэ чинь материал нь даавуу бүс арьс үсээр хийдэг болохоор нөгөө цагийн илэгдэл даахгүй алга болчиход байгаа болохос маш их тийм хувцснууд байгаа шүү дээ энэ Монгол улсад одоо зөвхөн нэг ганц би над дээр л ийм их дээл хувцс байх чинь айл хунар ах トゥ амар садныхаа гэрт бөгөө аавынхаа хувцсыг далд хийж байгаа ч хүмүүс байгаа шүү дээ. Тэр чин заавал тэр духан онгод гэдэг юмыг буулгах нарийн дэг жаяг юм байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэрийг буулгахын тулд тусгай тэр сүнстэй харьцдаг өмсгөл хувцас эдлэл хэрэглэл хийх хэрэгтэй. За тэрэн дотор нь юу байна? Яаж хийдэг юм? Зүгээр нэг ийм олон юм унжаад байгаа мó тэр олон юм тэр чирээсээ өсөг зөрөхгүй нарийн байхаа. Тийм яг ингэ таймлоод нэг харахад бол нэг ийм авсаасан юм байж болно. Тэгтэл тэр чин дотроос нь маш нарийн дэг жаяг ёс уламжлалтай нутаг орон тэр бөө болсон шалтгаан нутаг орон бөө болсон шалтгаан ямар зүг юм бөө гэдгээс шалтгаал тэр хувцсан дотроо дисөр бүх өөр дүрстэй ижлэхэн байх ямар ч үндэсгүй. Бүх өөр дахид давтагдчихгүй. Одоо хүний хурууны хээ бүгд адилхан биш гэж ярьдаг шүү дээ давтагддаггүй. Тэр шиг бүх бөө давтагдчихгүй. Яг ингээд холсоос холоос харуул бөөндөө нэг адилхан хувцтай юм шиг боловч яг нарийн детальчлаад харуул тэр бүх бөө өөр юм байна. Тэгвэл тэр хийж байгаа юм чинь санааны зоргоор хийнэ гэсэн үг биш шүү дээ. Эртний тэр тусгай дуудлага тамлага тэр бөөгийн нарийн өмсгөл зүсгэл чинь бүгд уйлдж явах ёстой. Зүгээр тэр биеийн дээрээ тэр хувцсан руу өмсөхгүй болгож байгааг бол би стаахтаа сонсож байна. Одоо тийм байсан бол дээр үед одоо тэр хүмүүс тэр их дээл хувцаа тэг нууж хаан өмсөж гүйдгүүр байх байсан билгүй. Яг явган бөөлөд хуур татаад ядаад бөөлдөг. Тийм ч юм байхгүйгээр зүгээр ингээд юм ярьж байгаад орно гэвэл одоо би тэрийг мэдэхгүй байна. Тэр бас манай подкаст дээр асуусан байсан. Хэддүгээр дугаар дээр л хоёлаа нөгөө явган бөөгийн талаар явган бөөлөх талаар ярьсан. Тэр явган бөөлнө гэж зогсхон одоо ярьж өгөөч. Ямар учиртай юм? Одоо маш агуулгын өндөр баялаг сэдв шүү дээ. Хуураар бөөлөхийг хэлж байгаа явган эхэлж. Хуур гэдэг маань юу вэ? Төмөр хэл хуур. За. Тэр хэл хуур гэдэг нь одоо нэг төрлийн хөгжмийн зэмсэг. Нөгөө төрлийн бөөгийн онгод дууддаг зүйл. Гэхдээ одоо энэ хүмүүсийн хөгжмийн зэмсэг шиг татаад байгаа хуур бол хөгжмийн зэмсэг нь. Бөөгийн хэл хуур нь арай өөр дотроо. Яг ингээ харахад хоёлаа ижлэхэн боловч арай өөр. Бөөгийн хэл хуурыг хурдан морины амгаагаар жишээ нь хийдэг ёс байна. За. Дархан хүнд аваачаад. Тэр дархан нарийн өөртөө зориулж тийм хуур гаргаж игнэ. Тэр хэл хуур дотор хаздаг гэж байгаа. Хэдэндээ зуудаг. Зүгээр энгийн хуур байна. Тэгээ айлгварын ч болно л доо. Тэр яг зүгээр өртний уламжлалын судал бол хэл хуур нэг иймэрхүү байсан юм байна. Тэгтээ тэр чинь бас хөгжмийн зэвсэг гэдэг юмд орж байгаа учраас тэр айлгвар нь ч бас ялгаа байхгүй. Нарийн судлаад үзсэн нэг тийм байсан юм билээ. Явган бөөлөгч нь одоо хоёуг göмсгөл энэ төр заавал шаардлагатай. Үгүй. Манжиг хуур бэлдэж байгаа тэгээд тэр онгодоо дуудаад явгалж буюу унаагүй бөө гэж байгаа. За. Хингэрэгтэй бөөг унаатай бөө гэж байгаа. За. Тэгэхээр хингэрэг бүтэн өмсгөр энэ унаатай бүтэн ихтэй бөө боллоо. За ийм бөө хүнд бүтэн туслахад бэлэн боллоо. Буюу хатуу муу юм туслахад хар юм хатуу хараал ерөөлт ороход бол туслахад бэлэн. Тэр хуур манжиг барьсан бол хагас хүн тус болно гэж байна. Хагас гэдэг нь одоо өчргөө тийг айхтар
хүл хагацал хараад ерөөлөө ордог. Тэгээ дээр үеийн дарахтай нэг удаа айлын нэлээд том бөөд хараалгасан айлд хуураар татаж бөөлөд барахгүй байснаа. За энэ дээрээ тулвалч одоо нэг ингэж үзэндээ ховцоо өмсч бөөлж исэн гэсэн. Тэгээ энэний тод жишээ юу гэвэл их хүнд засал хийдэг үү гэж байгаа. Тэр хийхэд бол бүтэн биеэ хамгаалсан өмсгөл өмсгөн шүү дээ. Тэр өвч биеэ хамгаалсан хуйг ховц өмс. Тэр зөөллөж цагаатгаж одоо тэр их зовлон зүдгүүр нэмгэнтэй улсуудад бол явган бөөлдөг тэгээд тийм ёс байна. Одоо тэр явган бөөлөх ёс бол мэрсэр байгаа. Тэр бол зүгээр хүмүүс ч бүгдээрээ л хувц өмсөд ах юм шүү дээ. Уулаадаар кэри онгод тахад хуураа татаад хуураар бөөлдөг ёс байна. Газар л ус кэри онгоор бөөлөхөд ер нь хөрийг хувц авч явдгоо дандаа хуур барьж явдаг. Их учиргүй хол газар бол яг одоо зорж очиж байгаа юм чи ингээд хувц авч явна гэхээс бусд үед бол дандаа хуураараа бөөлдөг байсан. Ингэрэг хувцаад гэж гэрээснийх гаргаад идэггүй. Хаа сайгүй өмсөж. Тэгэхээр тэр бөөгийн ясан тийм бөөд хоёр юм байх. Эхлээ бөө заавал явган бөөлөх хэрэгтэй. Төрөл садан ах トゥ нараар нь тэгж юу ойж өгдөг, манжиг гэх юм байдаг да. Тийм юм ойж өгж байгаа. Тэгээ тэрэн дээр эртний одоо тэр хэлээр шуудан хөхмөр буюу мар хэвтэйдэг. Одоо тэрийг цэнхэр өнгөөр буддаг хөх өнгөөр. За яг энэний түүхийн сурвалж нь түүхийн музейд байгаа. Төмрөөгөө зайрингийн хувцсны хажууд тэр цэнхэр дээлтэй цэнхэр дээл байгаа нэг түүхийн музейд үндэсний түүхэн тэр төмрөөгөө зайрингийн хувцс. За тэрний хажууд модон морь байгаа. Тэр шуудан хөхмөр буюу тэнгэр төрх унаа гэсэн үг. За тэр морины нуруун буюу хуураа нуруун дээр нь хийдэг. Орчин цагт жоохон хувьсаад уул нь одоо нур мориныхаа улан доор нь хуураа хийдэг болчиход байна. Хизээч тэгж морины туурайн доор хуурн байгаагүй нуруун дээр нь хийдэг. Манад одоо тэр юмнууд бас байна хуучна. Тэгээ жоохон уламжлал маань ингээд жоохон өөрчлөгдөд байна л да. Жишээ нь хуур татах ёс хуур юм байсан гэл. Ээгийн яс уламжлаар нь судлаад музейдээ олдохыг олоод олдохгүйг сэргээгээл тавьж байна. Тэгээ явган бөөлгөн. Тэгээ явган бөөлөхөд 3 жил багтаа бөөлдөг юм гэсэн. Тэгээд дээтэл нь 10 жил бөөссөн байдаг гэсэн. Зарим нь тэр чигтээ явган бөөлдөг. Насаараа. Зарим нь 3 жил 6 жил ч юм уу тодорхой хугацаанд бөөлж байгаа хой хувц өмсдөг. Тэгтээ дээрээс хойш би бас нэг юм яриад байгаа нь бөө болоо тэр онгод байгаа байхгүй нэг л юм чамд хэлж өгнө гэж байгаа шүү дээ. Хуур татах. Чи эхлээд ямар ч байсан нэг хуур татах. Тэгээд л одоо тэр чин чамайг мөн биш хоёрыг чинь хариултыг олоод өгнө. Үнэхээр биш бол тэрийг одоо 1000 өдөр татаад ч юу ч мэддэхгүй тэгэл явна. Ингээд 3 жил 6 жил хуур татж агаад за одоо нөгөө өмсгөл зүсгэл одоо юу гэдэг нөгөө хоёуг хамаармаа хингэрэг барих цаг нь болоод ингээд барьцлаа гэж үтэй. Нэгэнтээ тэгээд барьцсан одоо тийм айхтар хүч чадалтай болцсон бөө эргээд хуур татна гэж байх уу? Байлгүй байтий тэр хуур чи хэрэглэн шүү дээ. Нэг төрлийн өөрт нь байгаа онгодынхан дуудаг. Хоёр төрлийн юмар л онгод дуудаад байна шүү дээ. Хоёр аргал байна. Тий, нэг нь хувц сунар өмсөж хингэрэг цохиж. Тэрийг унаатай бөө гэж хэлж байгаа. Тий. Нөгөөх нь унаагүй бөө. Унаагүй буюу явган бөө. Явган бөө босч бөөлдгөл ингэж сонсч ирсэн. Зогсож байгаад хуурддаггүй. Тий, сууж бөө явган. Тэр чинь унаагүй гэдэг утгаараа хоёр төрлийн онгодыг дуут хоёр төрлийн эртний одоо бөөгийн ёсонд хоёр л арга байна гэж. Тэр нэг нь тэр хуураар яг хөө тэр манжиг занжигаа эргүүлээд онгодоо дууддаг мундаг бөөндөр. Тэр чи их олон жил 15 жилээс дээшээ жил бөөлж ижил нэлен одоо зүг чигээ ойллоо л гэж ойлгодог юм гэсэн. 33 жил бөөлж иж тэр одоо яста үнэхээр эрдэмтэй бөө болдог юм гэж ярьдаг. Тэгээ дээр үе бас нэг түүхэн судалгаа одоо бичсэн юм дээр 60 70 80 нас бол бөөгийн ичид орох нас гинэ. 60 70 80 нас бөөх за хамгийн одоо хүчрэхэг нас нэг нэ. Тэр чинь хүүхэд байхасаа бөө болсон байна шүү дээ. Тэгээ явсаар хагаад л одоо 60 70 80 нас энэ гурван нас бол хамгийн хүчтэй нас. Тэр бөөхөн хөгшрөөд харин гэж байхгүй харин өтлөх тусмал хүчтэй болоод улам чадaltaй болно. Тэрний нэг сонин жишээг хөвсгөлийн ангарын нутаг буюу Баян зүрх суманд дээр үед нэг удган энэ бүр бас домог түүхэн байдгийг. Тэр хөндөд хоёр л айл байдаг гэж агарын хөндөд. Тэр удган 80 гарсан удган. Их хөнгөн шингэ. Тэгээд тэднийх бас нэг мал ингээ тэнд малаа бэлчээд. Гэтэл яг нэг хажуугийнх нь аманд нилийн бэйлэгч баян одоо бас нэг айл мал бэлчээд. Тэгээд хоорондоо нөгөө бэлчээрээ булаацалтаад хэрүүл болдог.
Тэгэхээр нөгөө залууч нь нөгөө би энэ сэдвээр ярьж байгааг багтаа урд давтаж юм ярьж магадгүй шүү. Нөгөө нөхөр чинь тэр удгантай муудалцаж чаддаггүй. Тэгэл яач чадахгүй нөгөө бөө учраас. Тэгээд бэлчээрээ болооцолтаад л одоо хоорондоо их таарамжгүй. Тэгээ нөгөө удган чинь 80 гарцсан харваад. Би энэ муудаад хэвтэрт ороод. Тэгээ сонсохгүй юу. Тэг чи энэ чаваас гэж. Тэгээ нөгөө удган чи бүр хэвтэрт ороо хүний гарт орцсон. Тэгээд мэдээд нөгөө мал хариулж ирсэн хүүхдийн нэг өдөр зохид зодоод хөөж туусан байна. Нутаг орноос зайлгээд. Тэр бодвол туваагийн нутгаас орж ирсэн юм шиг байна. Тэрийг уншихаар тэр залуу хөөгөөд исэн гэж байгаа. Тэгэхээр тэр удган бол туваагаас орж ирээл тэр дарахад хүмүүст л хөөгдсөн байгаа. Тэр нутгийн эзэн. Тийм л юм шүү. Тийм нөгөө нутгаа одоо цагаалсан. Тийм нутагт ирчлээгээ. Тэгэхээр нөгөө удганы цогтуу орж ирсэн байна нэг өдөр. Нөгөө залуу цогтуу тавиа тий. Тэгээ одоо энэ нутаг орноос зайлцгаа мал хуугаа аваад одоо чиний бөөлдөг гэж юу байдгийг яста мэдгч хүн байна гэдэг халамцоо. Тэг нөгөө удган чинь хөдөлж чадахгүй удган чинь хингэргийг шиир гэдэг байхгүй эртний хэллэгийн шиир. Охиндоо тэр шиир аваад гар доор тавиадах гэж хийсэн гэсэн. Тэг хингэргийг аваад энэ гар доор нэг ивэ тавьсан чинь энэ дунд хуруу энэ 7 уруугагийн 3 тавьсан гэж байгаа. За одоо ингээ хогч чи өөрөө ихэлсэн шүү гэж. Тэг нөгөөх нь буцахтаа мориндоо чирэмлээд өнгөрсөн гэж. Тэгэхээр тийм их эзэм чадлаа. Энэ бол одоо уухгүй олон жил зөв замаар явж бөөлж тасралтгүй бөөгийнхөө зам мөрийг ариун цэвэр байлгасан хүн ийм чадaltaй болж байна. Одоо бид нэр олон жил бүх барилдаад удахаар бүр настай том бүх болно үстэй. Олон жил одоо кинон тоглоод юм уу жүжигчин болохоор ардын жүжигчин болдог үстэй. Тэр энэ шиг тэр олон жил гүйсэн тийм одоо зөв явсан хүмүүс тийм хүчтэй. Тэгээ тэр хүнийг басч болохгүй гэдэг тэр нэг тийм түүх байна. Тэгээ тэр өнгөрсөн гэж. Тэгэхээр настай буй хүн бол аюултай. Яагаад гэвэл тэр олон жил бөөлөд амьдралыг тэр чигт нь хараад туулцсан. Тэгээ дээрээс нь тэр нэг амьдрал туусан насны ухаан гэж нэг айхтар зүйл хэрэг хүнд байна л да. Ийм байна. Зүг. За их сонирхолтой гой юмнууд л дандаа ярих юм да. Тэгээд дараагийн дугаарыг тэгвэл хоёлаа түрүү ярьсанчлан таны одоо нэг бөөгийн гэрээс бэлтгэж ивэл болох уу? За тэгээ. Тэр их сонирхолтой байх болов уу бас хүмүүст тий. 33 жилээс дээш жил бөөлөхөд хайрхан гэдэг цол өгж тэр бөөг тунхаглан зарлаж нутаг орн тэр бөөг шиний эсний орой сард шиний эсний орой бөөлдөг байсан. Тэгэхээр нутаг орнороо ирж бөөлөгдөг тэр хонгор нутаг хонгор давж алгаасаа. Уучлаарай нэг юм асуух. Би одоо сайн мэдэхгүй болохоор л ер нь бол мэдхийн тулд л одоо тантай ингээд ярилцаж сууж байгаа шүү дээ. Тэгээд намайг ч одоо ютубээр их л ярьж байна. Энэ хөтлөгч нь юу ч мэддэггүй юм шүү. Угаасаа мэдэхгүй учраас мэдхийн тулд л энэ огт мэдэхгүй бөөг огт мэдэхгүй юм шүү тий. Тэгээд энд сууж байгаа. Сонсож байгаа хүмүүстэй яг ижлэх. Тий. Тэгээд за зарим ч бол надаас одоо айхтар мэддэг л. Тэгээд нэг юм асуух гэсэн. Та одоо хэддүгээр дис юм бөө? Одоо бөөгийн дис мис ахин махин гэж юм яриад байхгүй. Та ч одоо тийм дистэй юу? Байхгүй. Дис цол гэж юу? Тэ одоо юу гэдэг вэ? Бөөгийн нэг ингээд чанар ч илүү. Гэхдээ тэр бороод бөөд байна. Чанар хийн гэдэг нь тэр бороод бөөгийн ёсонд байна. 3 жилд нэг удаа нутгаа тойрдог. 3 жилд нэг бөөлж чанар хийдэг гэдгийг. 3 жилд би бородын бөөг дотор их мундаг бөөнөр гэж бодож явдаг. Сохор бөө гэдэг гэсэн бородын бөөг дээр үед. Сохор бөө гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүчтэй бөө хэлдэг. Их зоригтой бөөг сохор бөө гэдэг гинэ. Тэгээ бород дээр үеийн жинхэнэ тэр хамдган бородын бөөг сохор бөөнөр шүү, аюултай шүү гэж хэлсэн. Тэр нэг тийм зоригтой бөөг хэлдэг байсан гэж байгаа. Тэр чанар гэдгийг бород бөө хийдэг баг. Би бас мэдэхгүй юм бол мэдэхгүй гэдгээр нь хэлмээр байна. Тэр дэв зэрэг гэж юм бол байгаагүй баг. Яг хаан төрийн үед бол бөөд бол цол хэрэгэм үү гэж одоо хааны үед одоо нэг ёсондоо тэр бөөгийн цол чи бахав те зүгээр тухайн хүнд л цолж исэн биш их том зайран тэв тэнгэр гэдэг. Тэр чин тэнгэртэй сацуу бөө гэсэн утгатай тэв тэнгэр гэдэг нь тэнгэртэй тэнцүү гэсэн үг хэлж байгаа. Тэр том одоо тэр бол тэр бөөгийн ёсонд байдаг цол биш тэр хаан хүн тэр бөөг эрхэмлэн дээдлэж өгсөн цол хэрэгэм. Хааны өгсөн цол. Тийм тэрнээс биш одоо бөөд тийм дотроо лоовн гисхүү юу гэдэг вүлээ
унцад одоо нөгөө цорж хам гэдэг шиг ийм цол байхгүй шүү дээ бүүд. Их хүчтэй том бөөг их том зайран л гэж игдэг нэрийг өгдөг байсан гэсэн. Хайрхан гэж одоо тэгж авгаа одоо нэрийг хэлэхээс цээрлэж хайрхан гэж хэлдэг. Тэр нь сүүлдээ л уулын нэр болоод хувирсан болохоос яг хайрхан гэдэг үг бол зайран хүнийг хэлж ирсэн. Авгаалж байгаа нэр нь одоо их том бөөг хайрхан гэж нэрийг хэлэхээс цээрлээд тэгээ өнгөрөхтөн тэр тухайн нутаг оронд нь шүтдэг байсан тэр тагтдаг байсан ууланд нь онголж оршуулад тэгээ тэрнээс хойш тэр хайрхан гэдэг үг үүсэлтэй. Тэгээ явсараа нөгөө бөөн үгүй болоод хайрхан гэдэг үг нь үлдсэн. Энэ бол Пүрвгаан бүр одоо бүр яг хийсэн бичлэгэн дээр энийг бүр Пүрвгаа бүр маш нарийн тайлбарласан байдаг. Би бүр баримттай ярихад. Тэгээд тэр төшөө хийж байгаад бөө болсон бөө байдаг гинэ. За тэр олон жил одоо тэр бөөг дагаж маш их түшиж одоо чин сэтгэлээсээ дүшиж явж байгаад тэр онгодоор шагнуулад бөө болсон. Ганц нэг хэн тийм тохиолдол тэрийг зэлэг бөө гэдэг гинэ. За. Зэлэг бөө. Зэлэг бөө. Тий. Тэр их айхтар удам үед дамжсан айхтар хажир бөө гэдэг нь тэр их олон үед тасраагүй их дошхон бөө гэдгийг хажир бөө гэж хэлж ирсэн. Тэр нь цол гэсэн үг биш, нэршил байхгүй юу? Энэ их дошхон бөө шүү. Энэ төшөө хийж байгаа бөө болсон. Зэлэг бөө. Тэр янз янзэл байна. Хажир бөө гэжтэй. Тий. Хажир бөө нөгөө нэг одоо таны ярьснаар 9 үе яваад тасрах. Яг одоо тэр 9 яваад л дуус. Зарим нь одоо 10 хэд үе явдаг. Гэхдээ бөөгийн ёсонд яг 9 үе л яваад л тасардгийн л ингэсэн шүү дээ. Одоо тэгээд бас мэдэхгүй зүйлийг бол мэдэхгүйгээр нь хэлэхгүй болохгүй. Мэдэхгүй л юм чинь. Энэ чинь миний мэдлэгээс давсан зөндөө зүйл бас байгаа шүү дээ. Би өөрийнхөө хэмжээнд судалж олсон мэдсэн зүйлээ л хуваалцаж байгаа юм. Тэгээд цаашаа одоо нас урт байна, залуу байна, өшөө юм сурч мэднэ судлах байлгүй. За энэ удаагийнхаа дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар дээр ямарч хэлсэн. Таны өргөө гэрээс дараагийнхаа подкастын дугаарыг бэлтгэе. За тэгэхдээ би бодож байна. Таны бас одоо тэр хувийн өмсгөл бас одоо хийдэг зан үйл те алиг нь юунд ашигладаг гэх мэтчлэн тиймэрхүү бас жоохон нарийн зүйлсүүд рүү орж ярилцвал ямар вэ гэсэн бодолтой байна. За тэрийг бодож байгаад хэлээ да. Шууд дээл хавцсан ерний хүнд харуулад идэв. Гэхдээ ганц нэг одоо гадуур явж чад бичлэг нөгөө хамт явж байгаа хүмүүс маань хийгээл тавьчихлаа гэдэг нь YouTube дээр миний бичлэг байлаа. Тэгээд хүн дэгээ хийгээ тавьчихаар одоо ямар гүгэлтэй ш. Тэрнээс биш тэгж айхтар хувцснараа өмсөд яваад энэ тэнүүгээр өсчээд цогчоод иж ерөөсөө болохгүй. Тэр чинь бас хамаагүй тэгж авч явдаг хэд биш. Одоо сүүлийн нэг асуултаас энэ та чинь нэг жил болгоно нэг ингээд нөгөө нэг тархтай нутаг руу яваад л ингээд тахлаг хийдэг юм аа мөрөгдгий. Мөргөлөх үү? Тийм мөргөн. Энэ жил явах уу? Явна. Тэг миний юм тахина гэж юу ах вэ? Одоо тахина гэдэг чинь тус тис өөр том юм шүү дээ. Хизээ тахих уу та? Тахлаг хийх үү? Тахлаг биш ээ. Очиж мөргөж ирдэг. Тэрнээс гадна зүгээр яг хуу тахлаг хийж чадахгүй. Тэрийг хэн хийд юм болоо? Мэдэхгүй. Тэр 30 40 жил бөөсний дараа хий. Одоохондоо тех хэмжээнд авчааг байна. Би 16 онд чинь хил хуураар бөө болсон гэдэг чинь. Тэгээ 18 жил бөөлж. Одоохондоо тахлаг хийх хэмжээнд очиаг байна. Жохон нас ахад 30 жил 33 4 жил бөөсний дараа яг тэр уул хадыг тахиж үзье. Одоохондоо бол дандаа мөргөн. Нэг ерөөсө бүмхийн очиж мөргөж залбирч аргадна. Тахлаг хийх хэмжээнд би өөрийгөө очсон гэж боддгоо тэр болоогүй. За баярлалаа. Тэгээд энэ удаагийнхын дугаарыг өндөрлөе доо. За баярлалаа.